соёлын шинжилгээ ухааны яамны харьяа албан бус боловсрол зайны сургалтын үндэсний төвөөс бэлтгэж байгаа хэл хичээлийн энэ дугаарыг амьдралын хэрэгцээр бүлгээс сэдэвлэн бэлтгэлээ. Суралцагч таныг амьдралын хэрэгцээ номныхоо 24 дугаар хуудсанд байгаа ногоо даршилж хатааж сурах гэсэн хэсгийг уншиж судлан амьдралдаа хэрэглэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр танд улаан лойлыг луувантай хэрхэн даршлах, хадгалах аргыг зааж өгье. Та хичээлээ үзэх явцдаа дэлгэцэнд гарах жорыг тэмдэглэж аваад даршлах аргыг сайтар ажиглаж тогтоогоорой. Таны зоогт амт нэмий. Улаан лойл 1.5 кг, луун 500 г, бөөрөнхий сонгон 2-3 ширхэг, лаврын навч 5 ширхэг, элсэн чихэр 150 г, давс 50 г, ургамлын тоос 150 г, цууны хүчил 2.5 г. Помидор луунтаа дарахад хамгийн дөрөв нэгдүгээр помидор, шинэ помидор хэл 500 г, луун 500 г, сонгон 2-3 ширхэг, уугс ус, ургамлын тоос, давс, элсэн чихэр, лаврын навч орно. За одоо хийх технологи ажиллагаа үйл. Тэгэхээр помидороо сайхан угаагаад цэвэрлээ тавьчихна. Луунгоос угаад цэвэрлчээд луунгоо одоо энэ тёркны нарийн хэсгээр ингээд луунгаа заавал өрөөрээр өрхүү тийм ээ. Өрөөрээр өрөхгүй байсан ч болно. Нарийн хэрчиж болно, нэмгэн хавтгай хэрчиж болно. Гэхдээ өрөөлөөр өрсөн тохиолдолд илүү шүүс ялгарч амтлаг, зөөлөн амтлаг болно. Одоо хэрчэх юм бол одоо өрөөр байхгүй нөхцөлд манай үзэгчд маань хэрчиж даршаа бэлтгэн шүү дээ. Тэгэхээр хэрчүүл яаж ямар хэмжээтэй хэрчүү? Нарийн хэрчиж болно, нэмгэн хавтгай хэрчиж болно. Илүү зөөлхөн одоо болох үднээс алуулах нэмгэн нарийн хэрчиж үү? Тийм, нарийн хэрчиж болно. Амттай зөөлөн шүүс сайн. Улаан лойлны хувьд жигэд улаан тэгээд бас зөөлхөн шүүслэг шин ургацын яг дөнгөж одоо нэг шин ургацын улаан лойл гарч ирдэг шүү дээ. Тэр үед сайн Монголын шин улаан лойл авч хэрэгтэй тэгвэл илүү амттай нэг юм шин хичээлтэй сайн луунч гэсэн яг шин ургацын улаан лойлыг яг дэлгэцэн дээр байгаа одоо энэ хэмжээгээр хэрчүү. Үгүй ингэж хэрцсэн ч болно. Жижиг дөрвөлж хэрцсэн ч болно. Луунтайгаа адилхан нарийн хэрцсэн ч болно. Хүн тэ тухайн хүн юу өөрийн сонирхлын яаж ч хийж болно. Ингэж ер нь улаан лойл бол дороо нэг шүүс ялгарч шүүслэг байдаг шүү. Энэ хэрчилт нь одоо энэхүү даршиг бэлтгэхэд илүү тохиромжтой юм тийм ээ. За бэлтгэсэн хэрчсэн улаан лойл луун хийсний дараагаар одоо савнд хийх юм шүү дээ. Тэгэхээр ямар хэмжээтэй сав одоо никл янз бүрийн нэг хоолны савнууд байдаг шүү дээ. Ер нь хөнгөн цагаан савнаас бусад одоо яг нийтийн хоолны зориулсан тийм никл юм уу хаалнтай сав хийвэл илүү тохиромжтой байдаг. Никл савнд бол яг одоо нэг хэрчээд даршиж байгаа тийм давслаад даршиж байгаа үед бол никл савнд хийгээд яг даршлаад гаргаж ирээд чанартай бол хаалнтай савнд чануул илүү тохиромжтой байдаг. Тийм ер нь бол бал орчихлоо одоо хамгийн хориотой зүйл шүү дээ. Дарш бэлтгэхэд за дарш бэлтгэх явцдаа хэрчсэн улаан лойл луун дээр давсаа хийгээд чигээр утгаж өгөх юм тийм ээ. Тэгээ ингээ хөгчин 8-аас 10 цаг таглаатаа сэрүүн газар тавихад шүүс нөгөө давсандаа уусаад шүүс хийгээ ялгарч өгдөг. Үүний дараа тэгээ жам загцны даваа сонгоноо чигээд тэгээ бусад амтчуудаа хийгээд зөөлөн гал дээр чамж өгдөг. Сонгоныг бас нарийнхан хэрчиж өгөх хэрэгтэй. Бас зөв бүдүүн хэрчдэг бас даршинд байгаас. Яг бүтээгдэхүүний өмг зүссэн жоохон тийм яг зэвхий ингээд өөртөө ажиллах хэрэгтэй цэвэрхэн таатай
босгосон бэлтэж байгаа даршаа дээрээс нь сонгоноо хэрчиж өгөөд тэгээд 60 цаг бусад хэрэгжиж байгаа юм гэсэн чинь тэгээд зүйл болоод туслах хөтөл нь яг гурвдэл тавьж ширүүн туслах гот халаа зөвлөлөөд тэгээд үргэлжлүүлээд зөөлөн гал зөөлөн гал гэдэг нь одоо нэг хоёр дээр л туслах яг нэг бол арай зөвлөж яг хоёр дээр ер нь буцалтал нь таглаатай байсан дээр үү, ботгож байсан дээр үү? холжиж байгаа учраас таглаатайгаар шууд тулгаад тийм. Тэгээ яг буцлах явцад нь юу дээгүүр нь баг зэрэг хөөс ялгаруул тэр хөөсийг аваад тэгээд 20 минут гаруй 20-30 минут буцалчихад тэгээд Хөөс ялгаруул гэвэл хөөс ялгарсан тохиолдол одоо хөөс ялгаруул ямар үед хөөс ялгардаг юм бэ? одоо нүг хитрхи одоо бүтээгдэхүүн тий одоо хүнсний бүтээгдэхүүн баг зэрэг удаж муу тийм тохиолдол муу хүнсний бүтээгдэхүүн ч хөөс ялгардаг. Тэгээд тэр хөөсийг тэр хөөсийг тэгээд бэлтгэсэн даршаа таглаа тавих нь бэлэн болсон даршаа бид нар савнд хийж хадгална. Тэгэхээр хадгалалт ариун цэвэр үүднээс хойш цэвэрхэн байхгүй бол дарш маань үүдчин шүү дээ. Тий. Тэгээд шилээ ариутгаад угаах юм тийм ээ. Шилээд одоо шилээ ингэн юуны ариутгалын бодсоор одоо сайн угааж хэрэгтэй. Тэгээд сайн угааж цэвэрлсэн дараа 180-аас 200 г хагаасан. Тэгэхээр духовка 180-аас 200 г хагаасан духовканд шууд ариутгасан угаасан шилээ хийгээд 10 минут 10-15 минут ажиллаж тэгээ унтраагаад үргэлжлүүлж 10 минут ажиллагаад 20 минут шилээ ариутгаж ирээд тэгэл шууд нэг юм яасан чанж болгосон байгаа. Үгүй шил чинь халуун байна. Тэгээ шууд халуун шилээ хийгээд бааш нь. Тэгээд духовканд хийхдээ бол дээш нь амсрын дээш нь харуулж духовканд тийм ээ дээш нь харуулаад 10-15 минут халааж та өндөр градусаар температурт халсан шил маань мөрөн ариут хагцсан байна гэж үзэх юм тийм ээ. Хэрвээ юу байхгүй бол духовк байхгүй бол гэрээ бууцны жигнүүл бас яг бууц жигнэж байгаа юм шиг 20 минут жигнээл хот шинхэн ариутгад. Бас зарим жигнүүр маань жижигхэн байдаг, шилмэн том болчихсон том байдаг шүү дээ. Тэгэхээр шилээ яг жигнүүр руугаа доош нь харуулаад тавиал тэгэл дээрээс нь салаагийн тавиал тэгэл жигнэхэд бас ариутсан байна тийм ээ. Бэлэн болсон дарш маань иймэрхүү хэмжээнд харагдах юм байна. Хамттай харагдах харагдаж байна. Бэлэн болсон даршаа тэгээд шууд халуун нарны ингээс савлаад тэгээд ийм даавууд гэсэн зөөлөн ширээн дээр давуу тавьж байгаа. Зөөлөн тэгээд шууд тэрийн дээрээ доош нь харуулдаг. Шилээ одоо даршаа хийсэн шилээ доош нь харуулж тавих юм. Энэ одоо нэг вакуум гэж юм уу? Чинсэлий авахгүйгээр таглагддаг. Тэгээд ингээд ингэж тавиад маргааш нь 24 цаг ингэж тавиад маргааш нь дээш нь харуулдаг. Тэгээд хадгалтын хугацаа уртад вакуум орчин бүрдүүлж одоо доош нь харуулж тавих юм байна. Та бүхэндээ улаан лойлыг луувантай хэрхэн даршлах, хадгалах аргыг зааж өглөө. Ингээд жорыг дахин дуулгая. Улаан лойл 1.5 кг, лууван 500 г, сонгон 2-3 ширхэг, лаврын навч 5 ширхэг, давс 50 г, элсэн чихэр 150 г, цууны хүчил 2.5 г, ургамлын тос 150 г. Энэхүү хичээлийг гэр гертэ тоогооч саний зөвлөх Монгол Улсын мастер тоогооч Инх Туяа Алтан цэцэг нартай хамтран боловсрал соёл шинжилгээ ухааны яамны харьяа Алдан бус боловсрал зайны сургуулийн үндэсний төвийн GL студид бүтээлээ. Та бүхэнд амжилт хүсье.